Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. За манай шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Батулга маань ирсэн байгаа. За Батулга битэрийн хамгийн анхны хамтарсан дугаар болж байна. Тэгээд Батулга маань ирснийг хараад бас олон хүмүүс маань таамаглаж байгаа болов уу? Юуны талаар ярих гэж байна вэ? За бит хоёр одоо дэлхийн 2 дугаар дайны үеийн бас нэгэн чухал тулдааны талаар, операцийн талаар ярих болно. Тэгээд микрофоныг Батулгадаа шилжүүлж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Приморкастын сонсогчдод энэ өдрийн мэнд хүргэе. За бид нэр ерөөдөө цуврал болгоод аль болох цуврал болгоод дарааллын дагуу дэлхийн 2 дугаар дайны түүхийг яриад явж байгаа. За тэр дундаа бидний бас нэлээд сонирхдаг одоо зөвлөлт болон Германы фронт, дорнод фронтыг бол бид нар бас ярьж байгаа. Анх 41 оны одоо 6 сарын 22-нд дайн эхэлсэн. Одоо дорнод фронтын дайн эхлээд тэрнээс хойш үйл явдал маань явсаар байгаад ингээд ерөөхдөө 42 он гараад явж байна. За өнөөдрийн маань сэдв. Кавказ. Энэ дугаарууд маань нэлээд хоол тасарчлаа. Тэгээ яг хоо жоохон эргэн санах маягаар хэсэг явъя. Өнөөдрийн ярианы сэдв бол ер нь зөвлөдийн нутгийн өмнөд хэсэг болох Сталинград, Крим, Кавказын ажиллагаанууд авах болно. Яг 1941 оны 6 дугаар сарын 22-нд дайн эхлэх үед бол ер нь Германы армийн өмнөд бүлгэд дотор юм 3 бүлэгтэй 650 мянган орчим зэрэгтэй байсан байгаа. Тэдний эсрэг талд нь болохоор зөвлөдийн хамгийн хүчтэй фронт болох баруун фронт байсан л да. Энэ фронтын зорилго нь болохоор Урмины нефтэд маш ойрхон барьж байгаа. Урмины дамталж хагаад Молдовыг өөртөө нэгтгэсэнтэй нэлээд холбоотой байхгүй. Тийм болохоор тийм асар том хүч байсан. Тэр их хүч нь ерөөсөө тэндээс хөдөлж амжаагүй байтал яг тэр хэсэгт мөрөлдөж байгаа байхгүй. Дай эхэлж таарсан. Тийм ер нь мэдээж хин эхлэх нь хин эхлэхгүй л гэдгийг хүлээж ирсэн. Тэрнээс биш зөвлөлт нэг бас нэг инхээс хараад байсан байхгүй л те. Тийм болохоор энэ хамгийн хүчтэй хэсгэр дээр Германы фельдмаршал Герт фон Рундштеттийн армийн өмнөд бүлэг тулж байгаа байна. Яг нь дотроо 3 хэсэгтэй 6 дугаар арми Валтер Акнав, 17 дугаар арми Карл Штолтенхаг, танкын 1 дугаар арми Ювалт фон Клайст 3 жанжин. Тэдний эсрэг талд болохоор зөвлөлтийн армийн хорон агнал Кирпонос, Михаил Кирпоносын тийм баруун фронт. Мөн түүнээс өмнө зүгтээ болохоор Румыны нутгийн өмнөд хэсгээр Румыны 3 4 арми бас Германы Южин Шойбертийн 11 дугаар ингээд тус давшилтанд орсон. Урмынчуудад бас нэг юу байсан. Германы талд орсон тохироо байсан. Бесраби одоогийн Молдовыг өөртөө авна. Тэгээд тэрнээс дахиад зүүн тишээ Одесс хүртэл авахыг төгссөн байгаа байхгүй юу? Хард тэнгисийн эрг. Тийм, хард тэнгисийн эрг Одесс буюу одоо Одессын бомб хотыг. Тийм. Одессыг эзлээд бүр тэр хэсгээ Транснистра гэж нэрлэхэд тохирцсон байгаа. Ингэж өгсөн үйлдэл тэгэл ихсэн байгаа юм та. Яг хоо мэдээж яг төвийн бүлгийг нөгөө жишээ нь Барбаросо дээр яжсан төвийн бүлгийг ерөөсөө 14 хоногийн дотор бодуусгаа хийсэн та Германы тал. Тэгтэл бол тэр тохиолдолд бол хоёр талын хүч нэлээд ойролцоо байсан байхгүй юу? Гэтэл яг энэ Рундштеттийн өөдөөс байсан зөвлөлтийн тал бол баг 2 дахин хүнд 990 мянган байлдагчтай байсан гэж үздэг. Тийм болохоор ерөөсөө нэлээд удаа явагдсан. Гэхдээ Германы тал ерөөд тасралтгүй ялсараас ер нь бол тэдний зорилго нь бол ерөөс Киев Днепр мөрнийг зөвлөлтийн хил рүү 650 км нэвтрээд Киев хотыг эзэлж авах. Днеприйн баруун тал зүүн тал баруун талыг нь Германы талд нэгтгэх зорилготой байсан. Киев бол одоо за Украиний нийслэл гэдгээр бид нар мэднэ. За 30-аад оны үеийн сэрх өсөглөнгийн дараагаар одоо Киев бол Киев хотод бол амьдрал маш сайхан байсан гэдэг ийм баримт кинодыг бол зөндөө үзчихсэн л та. Тэгээд энэ их чухал бас төсөл газар байсан гэж ойлгоод байгаа. Ер нь германчуудын хувьд бол маш ойлгомжтой шүү дээ. Ер нь Киев хүртэл эзлэн гэдэг чинь зөвлөлтийн 3 том хотын нэг байхгүй юу те. Москва, Ленинград, Киев. Мөн 4 дахь том хот нь Харьков. Тэр нь бас Украины нутагт. Мөн Украины ач холбогдол нь болохоор Украин ер нь Европтой хамгийн үржин шинжтэй хөрстэй. Тийм болохоор тариа буута маш сайн ургана. Өнөөдөр хүртэл Украин баг одоо хүртэл үр тарианы экспортороор дэлхийд ер нь эхний 5-д байдаг шүү. За ингээд 41 онд бол одоо дайн эхэлсэн. Бидний мэдж байгаагаар дайн эхэлсэн. За яагаад эхэлсэн бэ гэдэг талаар бид нар үжээ ярьсан байгаа. За ингээд энэс цаашаа 42 оныг ингээд томилоод үзэх юм бол юу гэж одоо томилж болох вэ? Бас нэг зүйл явууч. Энэ 41 оны 8 сард
Германы 6 дугаар арми зөвлөлтийн 2 армийг бүсэлтэнд оруулаад бот нэрчж байгаа байхгүй юу? Энэ тэгээд 2 армийн командлагч хоёулыг нь олслоод амьдэр нь олслоод авсан. 6 дугаар армийн командлагч Музиженко, 12 дугаар армийн командлагч Панидер нарыг. Яг үүнийхэн бараг маргааш шахуу. Энэ бол 42 оны 8 сарын 12-ны үйл явдал. Буюу одоо дай экс 41 шуучлаарай. тий. Дай эксээс хойш 2 сарын дараа гэсэн үг. Тий 2 сарын дараа. Тэгээд Панидерник барьж авсан даруйдаа ингээд Панидерник герман офицерууд донд дөрөв товцтой явж байгаа зургийг нь аваад зөвлөлтийн зэргийн байрлалууд дээр маш олон татчих гэсэн. Пропаганда хийж шүү дээ. Энэ нь зөвлөлтийн удирдлагад ерөөсөө маш хүн тусалж байгаа юм л да. Ингээд өөрийнх нь генералууд эхнээс ингээд дайсны талуу руут эхэллээ. Ингүүл бид яах вэ? Ингээд зөвлөлтийн дээд командны штабкагаас 270 дугаар тушаал гэж гарч байгаа. Яг нь нэлээд урталтай. За яг нь тоймоор бол ярих юм бол 270 дугаар тушаалын зорилго нь ерөөсөө эсэргүүцэл үзүүлэлт боломжтой. Байлдах чадвартайгаар гартаа зэвсэгтэй дайсанд бууж өгсөн хүмүүсийг ерөөсөө бүгдийг эх орноос урвсан тооцноо. Тэр тийм цэрэг офицер генералууд бүгд хамаарна. Яг урвсны яг батлагдах юм бол гэр бүлийг нь коммунист намаас хасаж улсын тэтгэмжээс хасна мөн шоронд орох бүр цөллөгтэй болох хүртэл архамж авах гэж. Зэрэг нь маш дагнттай л та. Цэргүүдэл яг илүү үнэнч байдлуулах чиглэл арга юм л да. Энэ арга нь яг 227 биш 270. Мөн 227-оос 1 жилийн өнгөрсөн тушаал. Энэ одоо олзлогдсон нэгэнт одоо энэ олзсны талаар ярьсных одоо Сталины хүү Яков Жугашвили өөрөө олзлогдоод за тэгээ олзонд байгаа нэг шинээлтэй юугаа задлцсан тий. Одоо шинээлээ задлтсан зураг нь байдаг шүү дээ. Тэр зургийг бас асар ихээр тараасан. Тийм шүү. Тэр зөвлөлтийн армийн дайчдын сэтгэл санааны байдлыг бас нэлээд унагсан гэж унах гэж ер нь зорж байгаа тий. Тэгээд Паулюсаар солиё гэсэн фельдмаршлыг байлдагчаар солихгүй гэдэг алдартай зүйл байгаа тий. Ер нь 1941 оны 100 зөвхөн 100 шүү дээ. Зөвлөлтийн армийн 3 сая орчим зэрэг амьдараа ослогдсон байдаг Германад бол. Мөн зөвлөлтийн ер нь дайны турш зөвлөлт холбоод бас 83 генералаа Германы талд ослуулсан. Үүнээс нэг 20 орчим нь олцондоо насурсан. За бас нэг 20 орчим нь урвсан. Яг урвсан улсуудыг бүгдийг тэгэл шоронд хийж байцааж байгаа л тэгэл 1950 он гэдэг бүгдийг устгад дууссан. Яг нөгөө миний саний дурдсан Паул Панедел нь яг энэ юунд орсон байхгүй юу? 1946 он зөвлөлт хүчээр буцаагдаж ирээд 50 онд хүртэл шоронд байж зэрэг тэгээд урвсан нотлогдсон гэдэг үндслээр ба. Панеделийн цаазар авсан. За Власовыг бид нар одоо аюу сайн мэднэ те. Одоо хоч нь бол морин толгойт генерал гэж Власов. За Оросын чөлөөлөх арим гэдэг нэрээр аюу алдартай байсан. Сүүлд одоо дуртатглуудаас уншиж байхад бол одоо хуучны 20-од оны үед гарцсан Оросоос гараа авсан цагаантнууд болон одоо яг энэ дайны үед урвсан цэргүүдийг бүр одоо НКВД-гээс хайж болоод Европод бүгдийг устгах гэсэн гэдэг нэг юм ярианд их явдаг шүү дээ. Власов 1942 оны 7 сар 22-нд яг ер нь бол хавар 1942 оны 1 сард Ленинградыг чөлөөлөх. Ленинград аюу хүнд байдалтай байгаад өмнө талаас нь чөлөөлөх гэж явж хагаад тэгж жаад ер нь ард талаас нь дэмжлэг муудсанс болж ингээд таслагдаад бүрслэгдсэн баг. Власов армийг яг бас 100 орчим хүнтэй л арми юм билээ. Тэгээд тэр армийг яг 4 өдөртөг сольсон. Гэхдээ хамгийн сүүлийнх нь нэг яг азгүй нь Власов байсан. Тэгж Власов бол 1942 оны 7 сарын 16-нд яг 32 мянган зэрэг байлдагч 2500 их буутай. Тэр долгой вор гэдэг одоо өхлийн толгой гэдэг газар тэр армаар буучсан байт. Тэгээд сүүлд одоо манад 49 онд одоо манай төмөр зам тавигдсан гэж ярьдаг штэ. 49 онд бас энэ одоо Оросын чөлөөлөх арми гэж нэрлэгдээд байгаа. Рока гэж нэрлэдэг байгаа. Энэ армийн буюу энэ Власовын цэргүүдээс бас ирж манад төмөр замд ажиллаж ирсэн. Тэгээд одоо харамсалтай нас урсан гэдэг ийм яриануд бас их. Тийм явдаг. Нөгөө ер нь тэр олзлогдсон цэргүүдтэй муухай харьцаж байна гэдэг. Манай монголчууд их өрөвддөг байсан гэх тиймэрхүү яриануд би сонсч байсан юм байна. Дуртлагууд явдаг. Тийм ер нь НАТО хүнгээ бас арай муухай харьцаад байна шүү дээ. Жохоо нэрмгүйж болохгүй гэдэг. Энэ урагчийг би одоо бууд тэнд нь бууд байсан газар одоо бараг дуугүй гэдэг гэсэн загнадаг байсан тухай. Монголчуудын дуртгал байт юм лээ.
За ингээд одоо хоёлаа өнөөдрийнхөө сэдэв буюу те Кавказын тулдаан руу ороо. Ер нь Кавказ гэж яг юу юм бэ те? Одоо товчхоноор бол за одоо жишээ нь Европын төв хэсэгт бол Альпийн уулсан систем гэж байгаа шүү дээ тий. Кавказ бол Европ төвдөө орно. Бид нар ч одоо газар зүй дээр үздэг Кавказ ингээд зураал нэг ураалын нуруу элбэр үсгээл. Тий. Кавказын уулсан систем бол Альпийн нуурнаас хамаагүй том. Мөн ноён оргил нь Эльбрус шүү дээ. 7000 гарамтай байдаг шүү. Кавказ нь арай яг нь дайны хувьд шал ундаач холбогдолтой л доо. 1942 он гарахын өмнөх нь ер нь бол аль талдаа тулаан амжиж байгаа юм л да. Өвөл тухайн үед бол яг Германы командын гаргасан 42 он ингээд дулаарангууд хийх ажиллагаагаа ер нь төлөвлөлт бол за нэгдүгээр энэ зөвлөлт толгойд усыг ялахын тулд тэднийг ер нь төлшгүй нефтгүй болох нь нөөцгүй. Тэгээ нефт ер нь гол нөөц нь нефтийн нөөц нь булаач авахгүй ерөөсөө явахгүй нэ гэдэг дүгнэлтэнд хүрч байгаа юм л да. Уул нь бол 41 онд бол маш том ялтууд байгуулчихсан ингээд одоо ингээд дууслаа гэж татсан бол дахин нэмж тэр гарч ирсэн. За ийм болохоор тэгээд ер нь нефтээс нь салгана. Нефтийн ордууд нь Кавказын нуурнаас урагшаа зүр урд зүгт Майкоп, Грозный, Баку гэсэн гурван юунд хотгуудад төвлөрөл районууд байгаад байгаа. Кавказын нефтийг хүрхэхийн тулд нөгөө ард талаа хамгаалах хэрэгтэй. Тийм болохоор ард талыг хамгаалахын тулд нэг шугам орж байгаа юм л да. За нэг зураад тэгээ зураад орчих. За энд нефтийн 3 орд байлаа гэж үзье тий. За энэ хавцаа юу нэ тэнгис Каспийн тэнгис. Каспийн нөө Азовын тэнгис тий. Азовын тэнгис. За доо мөр нэг иймэрхүү шээ. Энэ бол воолог мөр нэг иймэрхүү дээ. Яг энэ хүний хамар шиг хэсгээр нь. За Каспийн тэнгисийн хавцаа. 70 градус байрлал. Энэ Каспийн тэнгис энэ чинь гэж жишээ нийлнэ. Энэ ер нь юуны уус систем ч ерөөс энэ хавцаа ийм муртай ирдэг байхгүй. Тийм болохоор ийшээ ингээд шууд дайрлаа гэж үзэхэд энэ талаар нь явна гэж төлөвлөсөн байгаа юм бол зүүн талаар нь гэтэл энэ талд нь зөвлөлтийн том хот байгаа даахгүй юу. Энэ хотыг орхио явах юм бол юу гэдэг одоо суганд нь утгатай хүн орхио явсан гэсэн үг шүү дээ. Ардталтаа үлдээшлээ. Ямар нэгэн байдлаар ер нь бол дарамт тэр нэгтийг ойлгож чадсан л доо. Тийм болохоор энэ воолог мөрний зүүн талыг ерөөсөө баруун талыг тэр чигээр нь ингэж цэвэрлэж явна гэж үзсэн байна. За энд одоо яг дайсны хотыг үлдэх боломжгүй байсан. Германы харин бол. Тийм учраас одоо энэ воолог мөрний баруун талыг цэвэрлэнгээ одоо ажиллагаа явуулж байна гэж. Армийн А бүлгийн ард талыг нь хамгаалж байгаа байхгүй юу? Энэ хот хамгийн гол нь Сталинград хамгийн хот нь аюултай нь воолог мөрний баруун талд байгаа байхгүй юу? Баруун талд байгаа. Тийм болохоор ерөөсөө энэ дээр түшиж газраа хийгээл зөвлөлтийн тал хизээ мүдгүй ороод ирнэ гэдэг тийм айдас байгаа л та. За магадгүй хоёрдугаар шалтгаан нь юу байсан гэхээр Сталинград гэдэг нэрэндээ байсан. Нэрэндээ байгаа. За өөр одоо Кировград ч гэдэм өөр нэртэй байсан бол магадгүй ач холбогдлын хувьд хоёрдугаар зэрэг байж болохоор байсан. Байж болно. Гэхдээ ер нь бол энэ бол хамгийн чухал шалтгаан. Яг Сталины нэр бол байгаа тийм. Тэр бол мэдээж цэргүүдийн морал байлгах чадварын асуудал тийм ээ. За одоо бид нар Василий Зайцев ч юм уу тий одоо Animated Gates гэл кино байна. Одоо гоё олон ийм үйл явдлуудаар бид нар энэ талаар хангалттай мэдж байгаа. За ингээд цааш явсан. За 1942 оны 1 сард ер нь бол Гитлер 41 оны 12 сард өмнөд бүлгийн командлагч Герд фон Рундштедтийг ер нь хангалтгүй ажилласан гэж албан тушаалаас нь зайлуулж байгаа юм л да. Түүний оронд 6 дугаар армийн командлагч Валтер фон Рейхенау фельдмаршал тавиад Рейхенаугийн оронд Германаас штабын ажилтан гэж нэлээд ирээдүйдээ Герман штабын ажилтан гэсэн Фридрих фон Паулюс явж 6 дугаар армийн командлагч болгож байгаа. Паулюс. Мөн 17 дугаар армийн командлагч Штүлтенберг жоохон бас олигтой амжилт үзүүлэг үүсч учраас тэнийг Ричард Руф гэдэг генералаар сольсон. Штүлтенберг бол хожим Гитлерийг алах хуйлтанд оролцож байна. Тэр нь мэдэгдээд Францтай сүнэлтэй. Тэг яг хөө айсандаа өөрийгөө буудаад нэг нүдээ сохлоод ер нь нэлээд хэмнэлтэй нас орсон. Өөрийгөө буудаад алж чадаагүй. Тэгээд Германд очиж цаазарах болсон. За тийм болохоор ингээд армийн төв бүлгийн командлагчаар өмнөд бүлгийн командлагчаар 3 армийн нэгдсэн тэр том бүлгийн командлагч Райкенау санагдсан. Гэтэл Райкенау ерөөсөө 42 хоногийн дараа нас орчихсон. Зарим юун дээр бол үнэг хөөж яваад нас орсон гэдгийг янз бүрийн юм тайлбарлаж байгаа мистери маягийн. Гэхдээ ер нь бол гол шалтгаан нэг нь мань хүн нөгөө нэлээд өндөр настай хүн тэгээ өглөө гүйдгэл юм байна л да. Тэргээр нэг уушгины гатгалгаа аваад тэгээ имжлүүлэх гэж яваад дараагийнхын нисэх буудлаар буухтаа
онгоцсон жоохон осолд ирсэн юм да. Тэгээ тархиндаа хүндгийн лагаа насурчсан байхгүй. 1942 оны 3 сард ерөөсөө юм тулцсан байх үед яалттай командлагч хэрэгтэй болоод тийм болохоор нөгөө Москвагийн дулаанд ялагдсан Фёдор фон Бок гэдэг генералыг авчирч өмнөд юу бүлгийн командлагчаар тавьж байгаа. 1942 оны 5 сард зөвлөлтийн нутагт унсан нэг тагнуулын онгоцсон юм л да. Тэрэнд дээсэн нисгчийг амьдэр нь ослох гэж үтсэн зөвлөлтийн тал. Онгоцыг будж унхчаад нөгөө нөхөр нь харин эсвүүд зүйлээд амьдэрээ бууж өгөх болохоор тэр нисгчийг устгаад мэдээлэл нь авсан. Яг устгацсан нисгчийн нэр нь бол юм л да. Йохим Райхелыг хошууч. Тэгтэл тэр мэдээ нь Кремльд очиод тэр мэдээг нь харахад Германы арим Блау гэдэг нэртэй одоо англиар одоо блүү юм да тий хөх ажиллагаа гэж тийм нэлээд том ажиллагаа төлөвлөсөн байна. Тэр ажиллагааны гол зорилго нь өмнө чиглэл байна гэдгийг ингээд зөвлөлийн талд мэдж байгаа. Мэдж авсан байгаа тэндээс. Гэхдээ энэ юунд нь итгэж өгөхгүй байхгүй юу? Бас албаар юм санаатай зориулаар нисгсэн ч байж болох. Бид нар одоо хүртэл иржэвийг тавихгүй байгаа. Ингээд иржэв дээр зурлаад байгаа. Бас цэргүүд нь юм нэлээд хойд энэ хавцаа нэлээд хойд зэрэг Москвад чигтээ байгаадсан байхгүй юу? Тийм болохоор эдгээр юм хуурмаг яаж яагаад Москвараа буцаад авшина гэж бодчихсон болохоор ерөөсөө тэр ажиллагаанд нэг жоохон итгэлтэй хандаг байгаа байхгүй юу? Ингэсээр 1942 оны 5 сард яг хуу зөвлөлтийн тал Москва голж авч үзээд байгаа шүү дээ. Яг энэ үед Германы арим өмнөх нөгөө фон Бокийн өмнөд бүлгийг дахиж хүчин нэмгээд хоёр хувааж байгаа. Дахин бүлгэлж байгаа. Ерөнхийдөө армийн А бүлэг бол ерөөсөө шууд энэ Кавказын нуруугаар ягаад ерөөсөө энэ нефтийн ордлуудыг эзэлсэн тийм ээ. Армийн Б бүлэг гэдэг нь болохоор энэ Волг мөрний баруун талыг цэвэрлэн армийн А бүлгийнхээ явах замыг ерөөсөө араас ямар ч аюулгүй болох үүрэг холж байгаа. Армийн А бүлгийн командчаар Фельдмаршал Вильгельм Листийг тавиад армийн Б бүлэгт нь нөгөө Федор фон Бокко тавьж байгаа. За ийм бол за одоо ингэж бас нэг үйл явдал болсон. Тий. 1942 оны 5 сард за энд нэг Оскол гэх гол байгаа. Буюу за 42 оны хавар. Тий. Өөрөөр хэлбэл Харьков. Оскол голын баруун эргийг ер нь Германы талд тэр чигт авсан байхгүй. Энэ талд гэхдээ зөвлөлтийн нэг жоохон төсч газар байгаа. Үүнийг ашиглаад зөвлөлтийн талд ерөөсө Харьков хотыг буцааж авъя гэж шийдэж байгаа юм л да. Тэгээ эндээс энэ түшиж газар ашиглаад ингээд хоёр талаанд дайрч байгаа юм л да. Яг гоо тухайн үед бол нөгөө Москвагийн дулаанд ялсан. Өмнөд Германы армийн хоригдлонд орсон болохоор Германы армийн нөгөө байлдах чадварыг хангалттай сэргийг байгаа дээр бид нар одоо хугацаа хожиж тэнхрээгүй нэ хангалттай тэнхрээгүй нэ гэж үзээд өөрсдөө энэ ажиллагааг төрүүлж хийсэн байгаа. Энэ ажиллагаанд баг 700 сая төгрөг ашигласан. Багийн түшиж газар гэдэг дээр бас нэг жоохон тайлбар өгвөл манай сонсогчдод үзэгчдод бас сонирхолтой байх юм болов уу гэж бодож байна. За аливаа нэг дайн операц ажиллагааг хийхин тулд маш их хүн хүч. За зэвсэг техник. За одоо эмнэлгийн артлын тэ бригадууд одоо олон хүчин зүйлсээс хамаардаг. За нэг удаагийн одоо өгдөж дайралтаар бол асуудал шийдэгддэггүй. Олон удаагийн дайралт тэрэнд бол сум хэрэгсэл хэрэгтэй байдаг, хоол хүнс хэрэгтэй байдаг гэдэг ч юм. Тэр энэ одоо түшиж газар гэдгийг ер нь одоо энгийнээр тайлбарлавал одоо бас ингэж тайлбарлаж болох байх. Артлаасаа одоо артлын одоо хангамжуудыг авчираад хамгаалах. Тэгээ эндээ хамгаалтыг босгох. Эндээс улам өргөжүүлж ингэж цаашлах гэдэг ийм ойлголтоо гэж. Ер нь бол тийм. Энэ бол Оскол гол. Энэ талд энэ жоох хэсэг ерөөсө бариад байсан. Зөвлөлтийн тал Герман тал алдаагүй. Энэ газараараа ямар ч үнээр хамаагүй. Тэр чинь бас энэ голын нөгөө талд тийш газартай байна гэдэг чинь гол гатлаад ирэхэд нөгөө амар энэ холоос харагдана шүү дээ. Тэр үеийг ядаж харуул манаагаа перод ядаж энэ доогуур усан доогуур гүүр тавихад бас арай аюулгүй. Тийм тэгээд яг ядаж хаашаа нэг 5 км ч юм уу дайсныг ойртуулахгүй хад бас нэг их бууны галаас холдож шүү дээ тийм ээ. За энэ түшиж газрыг ашиглаж ингэж Харьков хотыг эзлэх гэж оролцсон байгаа юм. 1942 оны 5 сарын 8-нд ихсэн. Энэ ажиллагаа ерөөсөө 5 сарын 12-нд гэхэд бол ерөөсөө энэ зэрэгнүүд нэлээд хоол явж чадсан. Энэ офицерс ерөөсөө яг эндээс нь Валтман Клайстийн ингээд танки арим гарч ирэл. Яг энэ ерөөсөө энэ том ингээд дайраад орсон ба штэ. Ерөөсөө яг угаар нь тастаа ичж байгаа. Ингэснээр Харьковын яг юм Германы зөвлөлтийн баг 500 мянган зэрэг бүрслэгдэж байгаа. Цагирт орчиж байгаа. Цагирт орчиж байгаа. Зөвлөлтийн тал яг иймэрхүү юм болно гэдгийг мэдчихсэн хэдий ч нөгөө
яг тухайн үед тэр маршал Тимошенко болсон нөгөө түүний хамтран зүтгэгч Никита Хрушев байсан. Никита Хрушев чинь нэлээд тийм өнгөрөөс агсуун шүү дээ. Мань хүний тэр юунд дээш өгчөөс мэдээ их гоё хавар болох нэ. Бид нар одоо баг Харьков авчнаа гэж яриад. Маш өдрөгөр. Гэтэл яг энэ талдаас ингээд танкын том цоо ярьж байгаа зүйлтийн агарын тагнуусад мэдсэн байгаа. Гэвч тэгээд стад нөлөө зогсооч чадаагүй. Үүнээс болж ингээд энд маш том цагаат ингээд 500 орчим хазар барьж байгаа юм л да. 2 хуваагдсан бас дотроо. Тимошенкогийн хувьд би буруу санаагүй бол штабд ус байсан. Жанжи штабд ус байсан. Тэгээд нэлээд дээр үеийн одоо хаант Орос улсын үеийн юм цэргийн зүтгэлтэн гэж ойлгоод байгаа. Тэгэхээр нөгөө школын хувьд нэлээд бас одоо old school маягийн хүн байсан шүү дээ. Тийм. Гэхдээ яг зөвлөлтийн анхны 5 марш тэгээ байгаа шүү дээ. Тэндээс 3 нас ороод 2 үлдсэн байгаа. 3 нас ороод гурлаа одоо хэлмэгдээд нас орсон. Уршило Будёнер. Түүний дараа бас 40 онд 3 хүнийг марш болгосон байдаг юу? Шапошников, Тимошенко, за нэг нь санддаг. Тэр 3 нөхрийн нэг нь Шапошников бол Жанжи штабын. Шапошников тийм. Тимошенко бол фронтод байлжсан. Тимошенко яг Финландийн дайнд оролцож байсан. Мөн яг Смоленскийн дулдаанд бас нэлээд ажгүй байлцсан юм. Ер нь хуучны яг old school гэдэг думтай. Бас арай дээр нь л дээ. За тэнгууд эдний дараагч одоо Жоков Рокоссовский за ингээд Коневч тийм ингээд дараагийн үеийг гараад ирж байгаа. Тэгээ энэ үеэ бодох юм бол арай түрүү үеийн. Арай түрүү үе. За мэдээж хэрэг өмнөх гэх юм бол одоо Тухачевский ч юм уу ингээд явчих واخ тийм. За ингээд энд бүслэгдснээр энд байсан зэргүүд ерөөсө хэдхэн хоногийн дотор ингээд холроо хоёроо юг болчих. Хангамж агарын дэвшлэг бүхэн байхгүй болчих. Мөн энэ эдэртэй хамтран Германы танкуудтай хамтран Wolfram Richthofen гэж үнсэх. Richthofen-ыг бол мэднээс тэр нэг дэлхийн нэгдүгээр дайны нэг Red Baron очтой. Аас 80 он гоцсноос ингээд Manfred von Richthofen гэдэг. Тэрний бүр дүүн баг. Тэгэхээр төрсөн дүүн биш шүү дээ. Аавын талын Richthofen гэдэг адилхан хамаатны садны. Гэтэ 7 насар дүү яг. Яг тэгэл яг үеэл ах шиг юм уу? Адилхан нисгэн мэржэлтэй болсон. Гэтэ яг мань хүн нэлээд том агарын хайрман камтлагч болсон гэж бодож байгаа. Тэгээ ингээд Richthofen-ы зэргүүд энэ хэсгээ бөмбөгдөл тэр чигт агарын хяналтыг тогтсоосноор энд дэсэн зэргүүд ерөөс аврагт найдаг болж байгаа. 5 сарын 17-нд ер нь бол бараг сүүлийн даван дээрээс. Ингээд 5 сарын 18-нд нөгөө зөвлөлтийн бүслэгдсэн зэргүүд цөхрөнгөө орж байгаа л да. Шууд тэгэл нөгөө тушаалт янд нөгөө 270 тушаал байна. Бас дээрээс ирсэн дарамтчгалт байна. Тэгэл ерөөс духны атак хийж үзээл. Нилийн хятуулж байгаа л буучихсан. Ингэснээр Харьков орчинд бол 250-аас 350 мянган зэрэг олдогдсон. За ингээд энэ Осколгын зүг их том зайлшиж байгаа юм л да. Цорхоо гараад ирж байгаа. Хамгаалчсан зэргүүд огсголж байгаа. Хамгаалтын цорхоо гараад ирж байгаа. Тэнгүүд яг ийшээ 6 дугаар арим явчихсан юм байгаа. Энд Вороныж хот байдгийг. Воол мөрний яриг дээр. За энэ дээд талд нь Москва. Тэгэхээр ингээд ярьчаад эдгээр ингэж яваа Москва руу орно гэд гүдүүл нь бүр дахиад хөрөгдөж байгаа байхгүй юу? Зүйлтийн тал. Гэтэл Герман тал Воронежид ирэнгүүтэл уруудц. Воронежид дагаад. Воронежид иршээд 1942 6 сарын сүүлээр ирсэн. Гэтэл энэ дээр нөгөө бас хоорондоо бодсоч юм л да. Тухайн үед нөгөө бие бүлгийн камтлагч байсан Федор Фомбок Москвагийн дулдаан нэг яарч жагаад хусуусан шүү дээ. Тэр хүн болохоор за Воронеждээ байлах хэрэггүй. Одоо шууд урагшаа ингээл дом мөрнө, воолог мөрнө дагаад уруудъя гэд санал гаргасан чинь нөгөөд бол над Воронеж хотоо заавалч аав. За ингээ Воронеж хотыг авах санал боолцсоосооч Федор Фомбокийн ажлаас нь халж Максимилиан фон Вайкс генералыг тавь. Ингээд Воронежийг цэвэрлэхээр үзнээс 10 хоног алдчихж байгаа. Яг 10 хоногийн дараа 1942 оны 7 сарын 4-нд воолог мөрний Воронежийн баруун эрэг ерөөсөд Орсын зэргүүдээс цэвэрлэгдэж байгаа юм л да. За ингээд уруудаж эхэлсэн. Одоо ингээд воолог мөрж ингэж явсраад Сталинград тийм ээ. Ингэж л энэ бол яг уу Харьковын 2 дугаар тултаа. Энэ тулдаанд хамгийн гол нь зүйлтийн тал юм маш том ялаг төлөөс яг уу авах юм нь болохоор юу гэх юм бэ? Нөгөө зөвлөлтийн өдөртөгч Сталин цэргийнхний үйл хэрэгт ингээд хитрхи ингээд өөрийн дураар албан тушаалаар төрөй барьж ингээд дээрэнгүү оролцдог. Ер нь болсон гэсэн үг. Цэргийнхэнд арай илүү их мэдээлэл өгч байгаа юм л да. Генералуудаа итгэсэн дээр юм байна гэдэг. Үнцгээс хандаж гисэн гэдэг. Энэ үед цэргийн дээд зүйл байгуулагдсан байсан уу? Штабка зөвлөлтийн Ставка тий. Энэ бол 1942-ны
6 сарын 22-ны үүрээр эхэлсэн бол тань эхэлсэн шүү дээ тий. 41 оны. 41 он. 1941 оны 6 сарын 23-нд яг 24 цагийн дараа Штавка гэж байгуулагдсан. 6 өнөг өрөлтөнтэй. Дараагаар нь Тимошенко. Бат Тимошенко үед баталгаан хамгаалалтаас ядсгүй Сайд байсан. Жанжистамын дарга Жоков. Мөн Шапошников. гадаад хэргийн сайд Молотов. Сталин өөрөө орно. Тэгээд Булгааны нэг нь хэмбэлээ. За ямарсан 6 байгаа. Воршилов Бодёны байхгүй. Воршилов Бодёны Сталин, Жоков, Тимошенко, Молотов. Энэ Штавка ер нь хоёр чиглэлийн байгууллага байна. Штавка нь бол яг цэрэг баталгаан хамгаалах ер нь байлдааны ажиллагааг хариуцсан. Нөгөөх нь болохоор улс орны дотоод тэрэг юг онц нөхцөлд, онц байдалд үйлдвэржилт, арын хангамж за тэр талаар хариуцсан. Штавка нь илүү цэргийн юу талаа хариуцсан. Мөн Штавкагийн дарга нь Тимошенкогийн баталгаан хамгаалсан сайд. Гэхдээ Тимошенко биш Штавкаг яг үндэ Сталин удирдах гэж Тимошенкогийн эрх мэдлийн хөрөхгүй байхгүй. Тийм байдлаар энэ Штавка нь маш их алдаа гаргасан юм бас. Тэр байтугай одоо яг ингээд 41 42 он буюу дайны ихэнх үед Сталин өөрөө одоо энэ фронтод нэг их бөө, энэ фронтод нэг онгоц гэж баг бичгийн шахуу ингэж хуваарлж өгдөг байсан гэдэг. Дуртатгал байдаг шүү дээ Жоков дээр. Маш олон тоогоор устгуулж ингэ алдчихсан болох. Тэгэхээр үйлдвэрлэл гүйцэхгүйсэн тухай үед те. Ингэснээр Харьковын 2 дугаар тултаа. Харьковын 1 дугаар тултаа нь бол угаасаа 1941 оны 10 сард болоод үлтийн талаа алдчихсан. Хоёрд нь авах гэж оролдоод бүр өөртөө бүр баларч байгаа байхгүй. Ингэснээр ер нь за бараг Германы Блава ажиллагааг таатай нөхцөлд бүрдчихэж байгаа юм. Үлтийн тал бараг өөрөө ч тавиад гэсэн юм ээ. Гэтэл бас нэг хэсэг газар байсан энэ хавцаа нөгөө өмнөх за Одессыг энэ хавцааг бодчих л доо. Тэгвэл энэ хавцаа чинь Севастополь. Одоо ингээд Хардингс. За Хардингс та Кремийн хавг бол нэг иймэрхүү тий. Ромпагийн Севастополь нэгтэй байдаг тий. Энд нэг чухал хэсэг байна. Румыны нутагт байгаа Площадь гэдэг нефтийн орд. Энэ бол Германы дайны машиныг тийжэж байгаа газар хгүй юу? Эндээс Одесс энэ дээхэн шүү. Энэ бүр арай доор зурчлаа. Одессоос заяа энэ хэсэг рүү нэг сонготор бөмбөгдөөд нөгөө үйл ажиллагаанд саад болчихсон зөвлөлтийн тал. Одессыг яг уу зөвлөлтийн тал 70 хоног хамгаалчихсан алдчихсан юм. Гэтэл дараагийн Площадь аюул энэ Кремийн хавгаас тэр дундаа Севастополоос гарчихсан. Тэндээс Площадь руу очиж тагил бөмбөгдөөд гэсэн. Гэтэл германчуудын төлөвлөгөөнд болохоор Кремийн хавг бол тийм чухал тэмдэглэгдэг байхгүй юу? Гэтэл энэ ажиллагаагаар заавалчгүй цэвэрлэг шаардлагатай орж байгаа. За ингэснээр Кремийн тултаа болно. Гэтэл Кремийн тултаа эхлэхээс өмнө 11 дэх армийн командлагч Южин Шойберт нас орчихсон. Онгоцны ослоор өлөө ямар ч байлдааны дундаа өнгөрсөн байт. Би Ленинградын дугаар дээр 2 генералын талаар ярьжсэн. Георг Рейнгард, Эрих Манштейн гэдэг энэ хоёр корпус командлагч нөхгүй юу? Тухайн үед маш сайн байлдсан болохоор энэ хоёр ерөөсөө үнэн маргаашгүй дараагийн шатанд гарах нь тодорхой байсан. Тийм болохоор 1941 оны 11 сард Эрих фон Манштейн 14 орын командлагч бол томорч ирсэн байна. Тийшээ. За ингээд Одессоос эхлээл Манштейн нөгөө Кремийн хавыг чөлөөлөх явсан. Нөгөө алдарт Манштейн шүү дээ. Тий. Зөвлөлтийн тал энд нь бас маш яаруу хандарч өөдөөс нь давшилт хийсэн маш том алдаа болж байгаа. Тэр хоёр арми нь ерөөсөө ганцхан цогцоор Манштейн армид устгагдаад ингэснээр Манштейн цэргүүд Кремийн хавь руу орцсон. Кремийн хавийг бол ерөөс 1942 оны 1 сар гэдэг нь бараг эзэлчихсэн. Гэхдээ Севастополь хамгаалаад үлдсэн. Севастополыг бас энэгүй ингээд Таманы хавь гэдэг хураа газар биш. Керч хоол энэ. Керч хоол. Энэ хоёр хоорондоо жоохон далаад. Гэхдээ их ойрхон. 1941 оны ихээр нөгөө зөвлөлтийн талд багш амжилт олсон л доо Москвагийн дулдаанд ялдаад фронтоо докторжуулаад яг энэ үед энэ Керч хоолгоор нэлээд том хөгж энэ Федосия гэдэг газар буулгаад Кремийн хавийн зан 3-1 нь зөвлөлтийн талын ялтанд авчихсан. Зүүн талаас нь ингээд ирсэн болохоор бүх хүчээрээ Севастополь руу хайж чадахгүй байхгүй энэ талд хамгаалт тавиад тийм болохоор ерөөсөө даруухан эдрийг устгах шаардлага Герман талд ургамж хийж байгаа юм л да тий. Ингээд яг Манштейн тухайн үед өөрийнхөө арми нь тийм том арми байгаагүй жижиг арми тэгээд дээрэс нь хэд урмины дивизэд нэлээд олон хамтарсан байсан.
Тэднийгээ дагуулад 1942 оны 5 сарын ихээр энэ хэсрүү төгөж гисэн. Гэтэл энд байгаа энэ Кремийн фронтын командч Козлов, дэслэг генерал Козлов яг хоо зэргүүд ингээд хамгаалтанд бэлтгэх Германд авчирч ирж байгааг мэдсэн байгаа юм л да. Гэтэл штабкагаас төлөөлөгч болж байгаа. Тэр нь болохоор Лев Михлис гэдэг нэг буржуурстай еврей нөхөр гэлтэй. Зөвлөлтийн дэд команд нийлээ тий. Михлис ирснээр энд ирээд Михлис ирээд Козловт ирсэн өдрөөсөө модалцсан. Одоо юм гэндээ би дэд командын төлөөлөгч одоо намайг сонс. Ер нь шууд Козловын албан тушаал айрам өдөрт бүх эрхийг булааж авах гэж оролцсон байна. Даргарахад эхэлсэн. Энэ хоёр ингээд муудалцсан энэ. Энээс болж энд байсан Кремийн фронтын маш эмх цамбаргүй байдал үүсэж байгаа юм. Хоорондоо дээрээ тохирохгүй хэмжээ доороо яаж зүгээр авах вэ? Тэгээд бүр ил задгай ингээд салан наацгай байдал өрнж явах. Яг энэ үед энэ талаас нөх Волфрам Эрихтхофны нисгэн айрам шууд бөмбөгдөөл араас нь тэгэл Румыны цэргүүд тэгэл Германы 11 дугаар армийн дайраад орчих жоохгүй. Нийлээд энэ хоёр нь Германы цэргүүд нийлээд 70 орчим мянган зэрэг байгаа. Гэтэл энэ дэр Кремийн фронт нөрөө багтаа барал 200 мянган зэрэгтэй байгаа байхгүй юу? За өрмийн гэдэг дээр бас нэг юм тайлбар гэх юм уу жижигхэн зүйлт ингээд хийгээд Германы айрамд зөвхөн Германы одоо айрын үндэстнүүд ч тийм үү Германы цэргүүд байгаагүй. Өрмийнчүүд байсан, унгарчууд байсан, Итали байсан. За гих мэтчлэн ингээд өөр улсуудын цэргүүд байсан. Тэгээ энэ эхэндээ бол одоо эдний өөр улсуудын одоо цэргүүд маш ихээр одоо энэ фронт төр байсан гэдэг. Тэгээ тэрний нэг жишээ нь бол одоо энэ дээр гарч иж байгаа. Ер нь тэгтээ тэд нар яг хөө германчуудаа бодвол үлэмж тоогоор биш. Сул дээрээс нь бэлтгэл муутай. Тэгээд байлдах чадвар айгүй сул. Тийм болохоор ер нь Германы генералууд тэднэрт ер нь итгэдэггүй байсан л да. Тийм болохоор яг энэ давшилтыг хийсэн гол хүч нь Германы айрам байсан. Румыны айрам тэгэл ард тал хариуцсан. Энэ тулдаа ерөөсөө хэдхэн оноот дууссан ерөөсөө энэ дэсэн цэргүүд рүү ингээл яг nis онгоцоор бөмбөгдөөлөл танкаар дэмжүүлэл орцсон. Нөгөө замбрааг байсан ухарсан. Маш ингээл Кремийн нөгөө одоо энэ Керчь хоолой дээр ирэхэд ер нь баг ер нь тун цөөх хүмүүс энэ тамааны хойгоор гарч амтсан. Хувь зээн шийдэгдсэн байсан гэж. Тэгээ ер нь тэгээд энэ Кремийн хойгийн ганцхан тулдаанд Германы айрам 8000 цэргээ алдсан байдаг. Зөвлөлтийн тал 176 мянган цэргээ алдсан байдаг. Энэ үйл явдлыг ийм нэртэй. Керч Кровч нь болцсон тий. За нэг К-г нь бол мэдгүй. Иймэрхүү нэртэй төгөнд үлдсэн байдаг. Энэ бол 1942 оны 5 сар 12. За одоо энэ юу болох вэ? Энэ бүсэг болсон одоо Севастополд газараа үлдчихэж байгаа л. Тэгэхээр Севастополыг одоо эзлэх бүх нөхцөлөд бүрдүүлж байгаа юм л та. Ингээ буцаа Севастопол руу ирсэн. 6 сарын ихээр Севастопол руу давшиж гисэн. Мөн Эрихтхофны нисвчдэр тийм агаар бөмбөгдөлт Севастопол руу ирж байгаа юм та. Гэтэл Севастопол нь маш тийм зузаан чулуун юутэй нэлээд бүх цайд мөн дээрээс нь далаа талаас ингээд нүцгэн хаттай. Далаа талаас нь десант боо ихээр хадан дээр ил харднаа л гэсэн үг. Ил хараагаар пулемотоор устгах. Ил хараагаар пулемот их буугаар шууд харчин. Нөгөө талаас ихээр өөрөө өндөрлөг газар. Тэндээс бас дайсан ирвэл нэлээд харчин. Тийм болохоор тэгэд ингээд дээрээс нь хэд хэдэн юм хүчтэй их буны батарейнууд байсан. Тэдэргээ тэгэл Максим Горький, Сталин, Воршилов гэж нэрлэчихсэн. Тэдэр нь бас нэлээд мундаг тэмцэлтэй. 1942 оны 6 сарын 25 гэд Эрихтхоф Манштейн хоёр муудалцж байгаа юм л да. Одоо ингээд за хар яриагаар бол юм гэж байгаа байхгүй юу? Би наадуулж одоо ингээд газартай тэгшилж өгчөөд байгаа чи одоо хүртэл эзэлж чадаагүй юм гэдэг л муудалцсан болж байгаа. Эзэлж чадаагүй дахиад надаас агааны хүн дэмжлэг гуугаад байж тээ. Гэхдээ яг уу энэ тулдаан тэгээд 1942 оны 7 сарын 4 гэд бүрэн дууссан. Энд яг уу Герман тал яасан ч гэсэн нэлээд их ойлгож авсан л та. Нэгдүгээр энэ зөвлөлтийн армийн цэргүүдийн байлдах чадвар, эр зориг эцсийн сумаа дууссан. Эцсийн сумаа тул байлдан бууж өгөхгүй ингээд эцсээ хүртэл үзэж байгаа нь маш гүн сэтгэл төрсөн. Нэг талаар Брестийн хамгаалттай ус төстэй. Тийм Брестийн хамгаалт. Брест чинь бараг 42 оны 7 сар нэг сар орчим тессэн юм. Гэхдээ нөгөө бид нар хүүхд тогтоо үзчихсэн даа нэг ямар нэлээ. Бүртгэл дорог кино байдаг та. Тэрэн дээр бол бүр 42 оны өвөл нөгөө нүхэн дотроос нөгөө нүдэн сохорцсон гарч ирдэг шүү дээ. Бүр харанхууд байлцаагаад тийм кино байдаг шүү. Ямар ч байсан Севастополын тулдаанд 1942 оны 7 сард дуусаад эдгээр ингээд шууд ийшээ тамааны хойгоор өнөх юу
Кавказын ажиллагаа нэгдэж байгаа байхгүй юу? А гэхдээ Севастополыг эзлэх гэж хэтэрхий их удааснаар Кавказын ажиллагаа цаг хугацааны хувьд ер нь нурах эхлэн яг эндээс тавигдсан. хөтлөхөдөх гол шалтгаанд үүсэж байна. За ингээд Севастопол үлдсэн. За Севастополын хамгаалагчд бол маш их алдартай. За энэс цааш үйл явдал яаж өрнөсөн байдаг юм бэ? Цааш үйл явдал бол 1942 оны 7 сарын 27 гэдэг ерөнхийдөө Кавказын ажиллагаа эхэлсэн гэж үздэг. Гэхдээ үүнээс өмнө армийн Б бүлэг 7 сарын 16-нд Сталинградын дулдааны эхлэлийг тавьчихсан байсан. Армийн А бүлэг бол ерөөсөө урагшлалт гэдэг төлөвлөгөөтэй байсан бөгөөд 1942 оны 8 сард бол ерөнхийдөө Кавказын нурууны бараг бүх давааг эзэлж авсан. Тухайн дулдаанд зөвлөлтийн хурамдаг нь бол Малиновский арми ил даваа ялгцсан да Германы талд. Тийм болохоор Малиновский фронт командлагчаас огцорч ард тал руу бараг хэрэгт орохоор явсан л байдгийг. 1942 оны 8 сарын сүүлхэд Кавказын нурууны Германы арми давсан. Гэхдээ замдаа бас нэлээд саад байсан л да. Яг тэр мэдээж тэр асар том даваа байна. Тэр даваа ингээд тойроход бол техник хэрэгсэл явахд маш хүндрэлтэй. Мөн Кавказын уулын зүүн талын тэр явдаг замуудыг авт хөсгийн явган замуудын бүгдийг зөвлөлтийн тал нөгөө далангийн тухай маяг гол өлөө тэрэг гол за ямар ч тэр голын даланг дэлбэснээр тэр хавийн юмнууд бүгдийг усан тавтуулсан байдаг. Тэр хожим тэр далангийн юунд зөвлөлтийн талын буцаад чөлөөсөн орж үзэхэд бол тэр нөгөө далангийн за одоогор бол офс юм да. Яг минжүүлсэн хэсгээс нь тэр офс дотор оршоод дэлбэлсэн байдаг хгүй. Тэр нурган дундаас нэг яг тэр уруудаа өсрэж байгаа байдалтай нас орсон нэг орц цэргийн цогц байдаг. Тэр хүнийг болохоор яг хожим зөвлөлтийн талд их нэмэр болсон байхгүй юу? Германы хөсөг явах замыг блоколч тэр гол эргээ хайлт Баатарлаг аваа байгуулсан. Тэр хүнийг би нэрийг санахгүй байна. Ямар ч сан тэр хүнийг тэгж яг зүгээр тэр цогцоор нэлэн юу гэмдээ одоо пропаганда явуулж гаргаж ирсэн мэт. Кавказын нурууны урд тал ерөнхийдөө тэгшрээд ингэж байл газар зүйн байрлал нь нэлээд аштаган болоод ирж байгаа. Гэтэл тэнд зөвлөлтүүд тухайн үед Харьков хотыг алдахаас өмнө Киевийг алдахаас өмнө нэлээд их олон үйлдвэрүүд аваад ирсэн байсан. За одоо за ингээд энд Майкоп байла тийм үү? Грозный, Баку бол яг Каспийн тэнгисийн ирэг дээр тийм. Гэтэл ингээд ерөөсөө эндээс л хураа газар гэсэн гэж үзье л та. Энэ хацанаас ер нь энэ хотууд ер нь бүгдийн чухал авсан л та Германы тал. Хамгийн эхлээд Майкоп хүрсэн. Майкопыг эзэлсэн. Гэхдээ Майкоп зөвлөлтийн тухайн нэг асар нефттэй штэ. Зөвлөлтийн армид тэтгэж байгаа. Тэр нефтийн дөнгөж нэг 5 орчим хувь гаргадаг байсан. Майкопыг эзлээд Германы тал Майкоп руу цэрэг ороход Майкопыг ер нь сүйтгэсэн байсан л та зөвлөлтийн тал. Алтхан мэдээд Майкопыг эргээд сэргээхэд зарцуулах нь баг жил орчим хугацаа зарцуулахаар байсан. Мөн сэргээ босгоход. Тий, мөн ухаж байгаа цэргүүд байн нисхэн гоцоор энэ ямар сэргээх цав өгдөггүй тэр нэгд ордод хүмүүдэж байсан. Тэгснэр одоо яг Майкопоос ер нь баг юу ч олдоолоогүй л. Дараагийн зогсоол бол Грозный байсан. Грозный бол тухайн зүйл толгойд улсын нефтийн 20 орчим хувь гаргадаг байсан. Грозный ч өнөөгийн Чечен тийм ээ. За Чечений 1-2 дугаар дан зүгээр сэдвээс хальтхан анзаахад 1-2 дугаар дайны бас гол шалтгаанууд нэг нь бас энэ их баялаг газар нутгтай холбоотой. Магадгүй шүү. Улс төрийн байдлаас гадна гэж үздэг те. Бүр хашаандаа нефт нэрээд байдаг гэсэн. Нэг Porsche тавьцаа. Тий. Тийм байна. Германы тал харамсалтай энэ хоёр дахь юу германчууд хувьд харамсалтай шүү. Харамсалтай гэлчлээ. Энэ хэсгээр үерээс хүрч чадаагүй. Грозны хотоос 70 орчим километрийн зайд ер нь бензин дууссан. За ингээд цаашаа Кавказын ажиллагаа ер нь бүрэн бүтлгүүцсэн. Гэхдээ өмнөөс хэдхэн хоног өмнө Сталинградад 6 дугаар арми бүслэгдсэн. Ингээд ирэхээр Паулюс арми. Гэтэл энэ шид дайрч байгаа Кавказ руу цөмрөөд орсон байгаа хэсэг бол Германы армийн баг хөдлөх техникийн баг талшгүй явж байгаа байхгүй юу? Маш их танк юу моторч усан хамгийн гол анхаарлаа тавьчихсан болохоор нэлээд хүчтэй юу тавьцаа. Хүчтэй нэгдлүүд тавьсан л байхгүй юу? За жоохон тодруулахгүй бол нэг жишээ нь Азовын тэнгисийн иймэрхүү хэсэгтэй байхгүй. Энд Ростов хот байгаа тийм. Сталинград би ингэж хэлсэн тийм нэг иймэрхүү хүний хамар шиг хэсгээр байрладаг гэдэг. Энэ хоёрын хооронд хураа газрын зав штэ. Хамгийн богиндоо ордог байхгүй юу? Хэрвээ энэ ингэж зүйлтийн тал боссон байгаа нэг ухс ихэд л энд байгаа
ийшээ дарчсан классикийн танкууд буцахсангүй болно. Нөгөөх тамааны хойгоор явна. Мэдээж танкыг усан гоцор зөвч ямар алиг багт тийм ээ. Ингээд яг ард талдаа аюул мэдэрч гисэн болоод мөн дээрэс нь эдийн хүчин чадламж барагдсан. Мөн 9 сарын 9-нд Гитлер ууралсандаа гэх юм уу та бэлгийн листийн албан тушаал нь хаалж өөрөө өмнөд бүлгийн командч болж байгаа. Энэ нь бас том алдаа. Мэдээж юунд газар дээр ажиллаж байгаа хүнийг хаалж ячаад бүр тэр хоол Берлинээс өдөрсөн гэж юу байх. За ингэсээр Кавказын ажиллагаа 1942 оны 11 сарын 26-28-ны хооронд ер нь бүрэн төгссөн. Ингээ эзэлсэн тушис газруудаа 1943 оны их гэд ер нь бүрэн алдаад дууссан л да. Яг энэ цэргүүд ухрах замдаа бол мэдээж зөвлөлтийн тал эднийг аль болох алдахгүй хичээж байсан. Ер нь энд нь устгах санаа байсан. Германы талаас энд яг нөгөө цэргүүд авчих хандвал нөгөө Копаны брич гэдэг одоо нөгөө Копаны агарын алдартай тултан чи яг энэ цаг мөчтэй бассан. За Сталинград дээр тухай жоохон нэмжт юм уу да. Сталинград бол одоо за түрүүн хоёлаа ярьсан Сталинградын яагаад чухал вэ гэдэг хоёр шалтгааныг бид сая дурдлаа. Нэгдүгээр бол Волг мөрний одоо баруун эрэгт байсан нэг талаар төшис газар байсан. Тийм учраас чухал байсан. Хоёрдугаар ялчгүй энэ хотын нэртэй холбоотой. Өдөртөгчийн нэр. За одоо өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн хотыг дайсны гарт алдна гэдэг бол угаасаа байх боломжгүй гутамшигтай байсан. За зөвхөн сонирхолтой хэлэхэд одоо Enemy Gate Jude Law-гийн кино байдаг. За энэ кинон дээр сонирхолтой дүрс гардаг нь юу гэхээр Волг мөрнийг одоо энэ гатлаг онгоцоор одоо завьар гэх юм уу та гатлаад ингээд цэргүүд иргдээр буухад урдаас нь Германы одоо хамгаалалт тий одоо хүлээж хамгаалалт бэхлэлт байж байгаа тий. За тэнгууд цэргүүдэд 5 хүн ингээд гүйлээхэд одоо 3-4-т нь сум өгөхөд нэгт нь венто өгөх жишээ. Буу атгуулах жишээ нэ тий. Тэгэхээр тэр үед бол мэдээ зөвлөлтийн үйлдвэрлэл бол маш их хоцорж исэн энэ дайны үйл явцтайгаа харьцуулахад бол гих мэтчлийн юм асуудлууд бол их байсан. Зөвлөлтийн тал тухайн үед нөгөө ингээд өдөр болгон ингээд атак бат хийдэг байсан. Яг гоо бас өөрсдөө хүчтэй гэж харуулах бас дайсан дэсгэл санаа дагамтууд бол хүний хүчээр. Тэг хүний хүчээр. Гэхдээ тэр нь ер нь маш бүтлэхгүй байсан. Маш олон цэргээ тэгж шал дэмиш их алдчихсан. За хотод ингээд за нэг иймэрхүүл яваа шүү дээ тий. Гол нь энэ дээр ирсэн. Тэгээд хотны иймэрхүүл байрлалтай. За энэ хавцаа нь гурилын үйлдвэр энд нэг теннисний арк гэдэг байгаа. Энд болохоор трактор үйлдвэр юм 3 жигтэй. Энэ хотод бол ерөөсө 1942 оны 8 сарын ихэр ирээл ерөөсө тэр чигээрэл дайраад орцоогүй. Сталинград хот нь хэдий модон барилга ихтэй байсан ч гэсэн яг бас мэдээж бас чулуун барилгууд байсан л да. Тэрийг бөмбөгцөөс болоод өөрсдийнх нь танк хөдлөх техникүүд нь явах байсан тэр нөгөө битүүл юм биш юу болгож байгаа. Чулуу болгож. Одоогийн бол Волгоград тийм. Гэхдээ энэ шил 6 дугаар арим Орос ер нь бол Германы аримууд хот руу танк оруулдаг байхгүй юу? Танкуудын зорилгод ерөөсөө ингээл хоёр талаар нь ингээл бүслэл хамаад ороод ирэхээр эндээс зүгтаал тэгэл ирэхээр яг энэ талаас нь орнол тиймэр тактиктэй шүү дээ. Тэр тактика яг хэрэгжүүлж чадаагүй нэгдүгээр Волг мөрөнд тулцсан. Энэ талаас нь яг танкын дөрөвдүгээр харин дэмжиж орж ижсэн. 8 сарын сүүлээр хэсэж байгаа шүү дээ. 9 сарын дунд хэд ер нь Сталинград хотыг бараг л эзэлсэн байгаа байхгүй. Гэхдээ Сталинград хотод нь Волг мөрөн нь шүү дээ. Баруун талынхаа иргэн юм юу. Голын эргэлт ирэхээр ингээд иргэн ингээд огцом өндөр болчихдог шүү дээ. Гүнзгий яг ийм өндөр болчихдог. Гол энгээр нь урсаад нам ингэнгүүт ийшин ухаж ороод окоп хийчихнэ. Тэгэхээр ямар ч нисэг онгоц юуны аюулгүй болчих жоох шүү дээ. Нисэг онгоц дайсны их бууны. Тэгээ Волг мөрөн нь өөрөө Сталинград орчин бас 2 салаа урсдаг. Дээрэс нь Волг Европын хамгийн том мөрөн шүү дээ. Зүүн талдаа байгаа ч гэсэн маш өргөн болохоор бас тэгээд тэр болгон бас мөрөг хатлага ажиллагаа болгон ерөөсөө германчуудын дарамтанд өнгөрч байгаа байхгүй. Мөн хотын яг энэ хавцаа нь Мамай толгой гэдэг газар байгаа. Энэ нь бол нэг өндөрлөг биш л дээ яг тухайн тэр тал газар бол Мамаевский тийм. Тэндээс яг тэр Мамай толгой дээр их буугаад тавьсан байгаа бол бас хотыг нэлээд сайн хэмжинэ. Тийм болохоор Мамай толгойн төлөө бас нэлээд амт тавьсан байл та бас л доо. Одоо тийм ч учраас сүүлд бол Мамай толгой дээр том юм хөшөө байгаа шүү дээ. Байгаа тий одоо хамгийн алдартай бас нэг эзэн нэг зэгт очиж үзэх хэрэгтэй очионуудын бас нэг байгаа. Тийм
бас нөгөө хүүхдүүдийн хөдөлсөж байгаа матартай хөш байгаа. Тий. Тэр болохоор Сталинградын их дэлгүүрийн өмнөх байхгүй. Тэр их дэлгүүрийн ороод одоо ч фантан маягийн тий. Фантан маягийн ингээд тий сүрцэн тэгээд нөгөө хүүхдүүд нь унтсан. Тий их дэлгүүрийн үүдэнд байдаг байхгүй. Тэр их дэлгүүрийнх нь зойрын давхарлаас нь Паулс олслогдчихсан байхгүй. Яг бас тухайн үед энэ хавцаа байсан тэр ийм жижиг газар байсан. 132 дугаар дивиз гэж байгаа. Хорандал Людников. Ерөөсө бүгдийг эзэж чадаад энэ тал ганцаар ингэ тесээдсэн байхгүй. Энэ газар нь хожим Людников арал гэж нэртэй байсан. Людников энэ тулдаанд амьд үлдэж чадсанараа мань хүн хошууш генерал цолтоос хурандаа байсан. Мөн хотыг хамгаалсан айран бол 62 дугаар айран. 62 дугаар айрныг Сопаты гэдэг хүн хамгаалж байсан боловч жоохон шийдэмгийн бус гэж үзээд Чуйков, Василий Иванович Чуйков. Василий Иванович Чуйков маш тийм. Ерөөсөө зургийг харахад харизмтай хүн шүү дээ. Маш тийм ер нь хамар ам нүүр байж байгаа те. Зэрлэг зөрхтэй мөрөөс хамартай тийм амар ууртай байхгүй. Бас яг царайшгүй хүн. Нөгөө яг айрын чинь дотор нь 5-6 дивиз аваад шүү дээ. Уурандаа шууд дивизийн дарга шүдийг нь хугацгцсан гэж яриа байдаг байхгүй. Тийм нэлээд харгис яахаарч мэд болохоор цаг үеч тийм байж таарсан байна те. Яг айрын хотыг өмнө талаас нь хамгаалжсэн он нь болохоор Шүмилов генерал. Шүмилов 64 дугаар айрын яг хотод 4-р армийг оруулахгүй гэж үзэж байгаа юм л да. Яг энэ үед хой талаас ирсэн үнэ нь Сталинградын тулдааны хамгийн монголчуудын маш олон нэвтрүүлэг юунаас үзчихсэн л да. Тэгэхээр ерөөс манайх нэг хүнийг огт дурддаг байхгүй юу? Сталинградын тулдааны хамгийн хүндийг үрсэн үнэ. Тэр хүн бол энэ Хурандаа генерал Андрей Иванович Еременко юм байсан. Еременко. Энэ хүн Сталинградын хамгаалтыг баг тэр чигт нэдэрсэн. Сталинград хожим Рокоссовский алдан тушаал алдсан л да. Тэр бол энэ Еременкогийн буруу биш. Хүчээр шхун аваад өгсөн. Тэр бол илүү улс төрийн. Яг нэг хүнээр юм гүйцэтгэл хийхгүй гэсэн санаа. Еременко эндээс хосгодаад өөр тийшээ өмнөд фронт руу тамлагдаа явцсан байгаа. За ингээд 1942 оны 14 сар тийм ээ. Зөвлөлтийн тал энэ талуудаас ингэж хоёр дайр хийж энэ хоёрт нь яагаад гэвэл өмнө талд нь Италийн 8 дугаар арим, хойно Румыны 3 дугаар арим байсан. Румыны арим, Италийн арим бол аль аль нь ер нь тийм дайнаас залхацсан. За баг эдрийг дагаж ингэж энэ цасан цөлт ингэж амиа тавьчих хэрэг байна уу гэдэг бодолтой. Юм цэргүүдийн сэтгэл санаа илтгэл төгссөн байсан л дээ. Яг тэрийг нь зөвлөлтийн тал мэдчихсэн болохоор энэ давшилтыг хийсэн. Рокоссовский бол энд байсан л да, яг Еременко энд байсан ч гэсэн. Энд нь Ватутин. За энэ гурав бол ер нь бол гэхдээ энэ зөвлөлтийн тал тийм Германаас тийм цөөхөн зэрэгтэй байгаагүй баг сая зэрэг ашигласан байгаа. Германы 6 дугаар арим бол өөрөө 300 гаруй мянган зэрэгтэй байхгүй. Бүслэлтийг бол 1942 оны 11 сарын 19-наас 21-ний хооронд ерөөс 2 хоногийн дотор хийцэн. За ингээ бүслэгдснээр одоо зураг зурчих юм да. За нэг иймэрхүү болно тийм ээ, тогоо үүснэ тий. Ингээ хоёр талаар за зөвлөлтийн талд ингээ орцсон. Энэ талд нь германчууд байна тий. За ингээд ирэхээр хот энд вэ тий. Хамгийн гол тулдаан ерөөсөө энд болоод эхэлдэг. Ягаад гэвэл энд олон орсон зөвлөлтийн зэрэг эдрийг нутгийн гүнлүү хөөж явуулсан гэсэн тийм үү. Эдгээр мэдээж өөрөөс ирэх тусламжаа байрлал алдахгүй тул энэ байрлал тусламж ирэх хамгаална. Энэ эндээс зэрэг. Ингээд ирэхээр хотын тулдаан намдаад энэ талд гол юм болж байгаа юм л та. Энэ нь болохоор яг газар зүйн байрлалын үед юм тал газар ихгүй нүцгэн тал газар. За ингээд энэ байртад эхлээд ирэхээр 6 дугаар армийн нөгөө цэргүүд маш хүнд байдалд орол. Энд энэ үед нөгөө дайнаас залхсан ингээд тухайн үед бүслэгцний оройн нь шүү дээ. Яг тэр бүслэгцэн орой Паулус Гитлерээс тусламж яста 6 дугаар армийн бүслэгтлээ одоо нэвтрэн арга зөвшөөрөл болгоно уу гэд. Гитлер болохоор зөвшөөргүй тийм яриа байгаа та. Тэгээд яг Гитлер тухайн үеийн агарын маршал Герингтэй тохирж байгаа байхгүй юу. За 6 дугаар армийн бүслэгцэн. Тэд нарт өдөрт 900 тонн ийм хоол хүнс сум хэрэгсэл хөргөн шүү гэдэг тохироо хийх гэж үзээд Геринг 700 тонн хүргэж чадна гэд. За тиймэрхүү тохироонд Гитлер Геринг хоёр хүрч. Зөвлөлтийн тал бол энд маш их агарын хүч хайснаар ерөөсөө эднэр дээр юу 900 тонн очих захиалгатай байгаа гэдэг 100 орчим тонн хүнс очижсэн болохоор 6 дугаар армийн маш богино хугацаанд байлдах чадвар алдсан. Замднаас устгах гэсэн. Замднаас устгасан тэгээд зенитер устгасан, сөнөгчүүдээр устгасан. 9-1 нь очиж байгаа болохоор
Ерөөсөө хэрэгцээг хангах боломжгүй болсон. Хэрэгцээг хангахгүй болоод ирэхээр маш хурдан байлгах чадвар алдчих юм л да. Тэгээ энэ хойд захт нь байсан Румыны арим 4000 морьтой байгаа байхгүй юу? 4000 морь зэрэг. За тэгээ морийг бол ерөөсөө тэгэл 12 хоногийн дотор тий. Туурнаас нь бусдыг идчихэж байгаа. Тий, ичэндээ. Тэгэл. Тэгээ баг эмээл их нь сурын хүртэл чамжид ядарч байгаа байхгүй юу? За тэгснээр энэ цаг бол зөвлөлтийн тал бүр маш хохиролтой чинь энэ цаг багасгаж чадсан. Ерөөсөө өөрөх нь нутгуургуул хөөгд байгаа шүү дээ бүр. Өөрөх нь нутгийн хүн лөө. Тухайн үед яг энд нь фельдмаршал Манштейн тухайн үед яг фельдмаршал цолборцсон байгаа. Манштейнийг өвлийн шуургалд ажиллагаар 6 дугаар армийг гэдэг аврах том операц бэлтэж явуулж байгаа. Гэвтээ Манштейн нэлээд хоцорч гисэн. Тухайн үед 6 дугаар арми ер нь гэдэг одоо ховжин шийдэгдсэн байсан гэж байлгах чадвар нь үлэмж суларсан байсан. Үлэмж суларсаас гадна зөвлөлтийн нутгийн мөлөөр нэлээд хөөгдсөн. Жижигчсэн эзлэг тал байна. Зөвлөлтийн тал бас нэг санаачлал гаргасан. Ингэж 6 дугаар арми тасалсан байгаа штэ. Энд бид нар ерөөсөө шууд ийшээ ингэ дайрыг гэдэг ажиллагаа зохион байгуулах гэж. Энийг одоо нөгөө би өмнөх дугаар дээр хэлсэн Од гэсэн нэрээр нэрлэжсэн. Санчир ч одоо Сатурн үү? Сатурн гэдэг ажиллагаа явуулахад төлөвлөсөн боловч энд байсан цэргийг зөвлөлтийн тал 90,000 цэрэг тооцолсон байна. Гэтэл энд бол бүсэлтэнд 250,000 цэрэг орчих жоохгүй. Тэрийг устгах хүчин чадлын хөрөхгүй нөгөө Сатурнын ажиллагаа Лидл Сатурн баг санчир болгож байгаа. Одоо Монгол номнуудаар л баг санчир байгаа тийм ээ. Энэ ажиллагаа нь гэхдээ нэг үр дүн үзүүлээгүй ч гэсэн яг хуу зөх хэмжээгээр үр дүнгээ өгсөн. Энэ ажиллагаа нь хамгийн гол энэ ажиллагаа явагдсанаар Кавказаас цэргээ татах гол нөхцөл нь бүрдсэн баг. За ер нь болохоо байла. Хэдэн Азийн хонд ингээс орох юм бол бид хамгийн том танк нэгтгэлээ алтна. Тийм тохиолдолд бид дайныг өршлөж чадахгүй. Нөхөх болцоог болно ч. Нөхөх болцоогүй түүнээс гадна тийм хурдан тэгж буцан сэрэг. Түрүү Ватутины талаар ярьсан. Ватутин гэж генерал байсан. Гэхдээ миний санаж байгаа зүг бол дайныг дуусгах чадаагүй. Ватутин 2 машинтай явж байгаад одоо босогчдын гэж яриад байгаа юм. Бандерчуд Украины бандерчуд гэдэг байгаа юм. Босогчдын галд өртөөд одоо яг машин руу буутахад нь шархтаа тэр шархаад дийлэлгүй нас орсон. Тэгээ энэ бол бас их харамсалтай зүйл болсон. Яг одоо Черняховский шиг Черняховский болж байгаа байхгүй. Тэр яг Черняховскигийн кейс бол арай өөр л дөө. Танк те өөрийнх нь талын хүн яаж байгаа. За Ватутин дээр бол нэг юм харамсалтай зүйл болсон гэж. Ватутин тухайн үед Жанжин штабын орлогч дарга байсан. Жанжин штабын дарга бол Александр Михайлович Василевский байсан. Сталинградад бүслэгдсэн Герман цэргийг дуусгах ажиллагааг бүгдийн яг бүх хам том зургаар нь бац гүйцэтгэсэн бол Ватутин баг шиг юм байна. Василевский. Иржевийн тулдааныг бас том зургаар нь гүйцээх гэж оролдоод бүтлгүүцэн Жуку. Бас ярил Жуку Сталинград оролцоогоор Василевский, Еременко, Орксовский альнаас нь ч баг байдаг хгүй Сталинградын тулдаанд. За нөө алдартай маршал тийш навчаач гэдэг тавьсан болохоос. За ингэснээр 6 дугаар армийг аврах гэж эндээс явсан цэргүүд ер нь аш хорцоо эндний Аксен Ясаулыг гол урсдаг. Тэр голын энэ Герман бүслэгсэн хамгийн баруун цэг автород ерөөсө тулдааны чимээг сонсож гисэн байна. За ер нь бараг л ирлээдээ. Яг тухайн үед нөгөө 8 сард 42-8 сард ялгцсан Малиновский гэж хөндлөд дурдсан тийм үү. Энэ хүн хожим бол зөвлөдийн батлан болоо сайдсан. Тийм маш өндөр дарсан. Малиновский ганцхан аримтайгаар ерөөс энэ үдээс нь тавьсан. За энэ цөмрөд орчихсон Манштейн зэргүүд ямар нэг аргаар буцаа. Мэдээж энэ тулдааны тухай бол манайхан бод баг мэдвэх те. Горечи стек халуун цас гэх кино байдаг шүү дээ тийм ээ. Яг тэр кино ер нь тэр үйл явдал бол нэлээд бодиттой шүү. Энэ Манштейн зэргүүдээр дайрж орохтой ер нь зөвлөлтийн тэр ерөнхийдөө баг бүгдийг тэгшлээд орцсон. Сүүлд нь бол яг халуун цас кино дуусгаад бол ирэхэд нэг 5 байлдагч үлдсэн. Дунд нь нөгөө готелэнд арх хийж байгаа л бүгд медалаа хийгээд уудаг гэсэн кино шүү дээ. За ер нь бол яг тиймэрхүү явдалсан. Мэдээж энэ тулдаанд дайсныг буцааж чадсанаар Малиновский алдагдаж ирсэн нэр хүнд бараг шүүгд очиж балархсан. Бараг буудалчих байсан. Тэр нэр хүндээ эргүүлэн сэргээж авсан. Мөн энэ хэсэгт байсан Гумрак гэдэг нисэх буудлыг зөвлөлтийн танкууд эзэснээр өнөөх ирдэг тусламж нь дахин 2 дахин багассан. За ингээд 6 дугаар арим ер нь баг сүүрхэн тодорхой болж байгаа юм л доо. 1943 оны 1 сарын ихээр за Паулус бас Гитлерт яриад за ер нь болохоо байлаа ер нь бууж үйл яасан гэдэг санал тавихад бол
гэдлэр нөө буужхийг эрс ориглон 6 дугаар арим сүүлчийн хүнээ дуустал байлдах хэрэгтэй гэдэг тушаал өгсөн байдаг. 1942 оны 43 оны 1 сарын 10-нд зөвлөлтийн тал юу явуулсан байдаг. Илч явуулсан байдаг. Сталинград бүслэгсэн герман зэргүүд рүү тухайн үед яг Ахмад Дятлов за Ахмад Дибенко за нэр нь марччихжээ. Хошууч Смислов гэдэг хоёр хүнийг явуулж байгаа л да. Энэ хоёрыг Паул Юст энэ бичгийг өргөж өгөө. Туслах хэлчээр явуулж байгаа. Энэ дотор байгаа ингээд олон мянган өвчтэй, шархтай ингээд хооцоогдож байгаа тусламж үзүүлэх болно. Манай зөвлөлтийн талаас хүнлэг хамтхан хамарж байна. Тэгээд одоо эсэргүүцлээ зогсоо, утга учирыг эсэргүүцлээ зогсоо гэдэг шаардлага явуулсан байна. Тэгэхээр тухайн үед нь Герман тал өөдсөн буудаж хүлээж авах байхгүй. Яг нь тэгээд яг тэр үед нь зөвлөлтийн генералууд нэлээд уурсан байна л да. За одоо наадуултаа юу ярих вэ? Зүгээр устгах гэдэг. Яг нь тэгсэн чи яг зөвлөлтийн тал жоо уяатаа хандаад өөр газар нөгөө хоёрыг тэгээд цагаан туг өрөөлөд өөдсөн явуулчих. Тэгэхээр яг тэр үед нь бол тэр хүмүүс хүлээж авсан байна. Тэгээд хушууч цаа тэгээд би манад өгч байгаа бичгээ өг гэд нэгсэн байна л да. Хушууч бол яг би заавч Паулист өгөх даалгавар тэгээд хушууч нүдийг боогод Паулист дээр хөргөж гисэн байна. Одоо байршлын мэдээлүүлэхгүй гэсэн юм байна шүү дээ. Ингээд хушууч Ахмад хоёр бичгээ өгчөд хоёлаа буцаж явсан. Яг бичгийг нь баг унсан даруй ташгүй Паулист татгалцсан хариу өгсөн л дөө. Буужгүйгээд ингээд 1943 он шүү дээ. 43 он амар хүдэн болцсон байгаа шүү дээ. Тухайн үед ингээд дуусах 1943 оны 1-р сарын дундуур эцсийн давшилтаа хийж эхэлж байгаа. Ерөөсөө одоо ерөөсөө дандаа зөвлөлтийн талд дандаа ингэж баруун зүгрүү тавьсан байгаа шүү дээ. Энэ удаа бол ерөөсөө зүүн зүгрүүл бүгд зүүн зүгрүүл явсан. Ингээ энд хоёр хувагаснаа иймэрхүү хоёр жижиг хэсэгт үлдчихэж байгаа юм л да. 1943 оны 2 сарын 1-нд Паулиус буужчихсан. Паулиусыг анх байцаас өмнө нь болохоор Роксовский Воронов нар байхгүй юу. Тухайн үед Паулиус их вооны генерал Воронов буужчихсан ингээ ихний мэдүүлгээр яг байна. За одоо та нэгэнд буужчихсан. Энэ өмнөд хэсэгтээ одоо ингээд утгагүй сүгэлээ зогсоо ингээд даалгавар өгч чадахгүй гэдгсэн. Паулиус хариуд нь би болохоор олзлог зүүн надад одоо олзлог зүүнээ тушаал хүчингүү. Тийм болохоор би зөвшөөрч чадахгүй гэд хөдлөөг л байгаа юм л да. За ингээд яг энэ хэсэг 2 хоногийн дараа буужчихсан. Тухайн үед нийт 91 генерал Германы 91 генерал 2500 орчим офицер тэгээд 22 генерал 2500 офицер 91 мянган байлагч олзлогдсон гэж үздэг. Мөн олзлогдсон цэргүүдийн яг маш сайн байлцсан л юм л да. Эцсийн үрдэл байлцсан хэмжээнд 7 хоногийн дараа гэхэд 7 хоногийн дотор л би нэхэнд нь нэлээд дорд орсон гэсэн. Бараг талан шахуу дараагийн 7 хоногт нас орсон байдаг. Ерөөсөө маш шархтай хэцүү байдалтай байсан. За одоо ингээд ирэхээр ч хэдэн ингээд Сталинград ийшээ зөвлөлтийн нутаг болчихсон юм тийм үү? Сталинград ийшээ. За тэгтэл энд дом өрн гэж байгаа. Бас энэ нэлээд ойрч ирэх газар. Энэ хэсэгт ингээд маш том юм орон зай үүсэж байгаа юм да. Хоос орон зай. Энэ хэсгийг бол монголоор бол халимгийн хятал тий. Тухай олон улсын юм дээр бол калмикийн степик нэртэй. Энэ талд бол маш олон герман зэрэг байгааг мэдчихсэн германчууд. Гэхдээ ямар зохион байгуулалт гэхгүй боц хөгцөө харим үлдэгдэл. Ингээ эдрийг зөвлөсөн. Тий, эдрийг зөвлөж дахин эсрүүл үзүүлэх санаа гаргасан байна л да. Яг нь энийг хариуцсан бол Карл Адольф Хойлит, танкийн генерал Максимилиан Фредерик-нар нийлж нэг зохион байгуулсан. Ингээд тэр том тал одоо манай дайсан зэргүүдээ сонсдог кино байдаг шүү дээ. Тэрэн дээр ингээд нөгөө манайхан сумхүү байна. Нөгөө автомашин дээр диффузер тавьчихад ингээд холоос яриад идэг шүү дээ. Яригч чанга яригч. Яг тэрний шиг аргыг Германы тал хэрэгсэн байна. Тэр нь болохоор Германы тухайн поп стар юм да. Нэг эмэгтэй дуучны дууг тавиад тэр машинаа тэр хоосон талаар явуулсан байна. Ингэснээр цэргүүдийг цуглана гэж тооцсон байна л да. Үнэхээр цугласан. Тухайн үед нэг 3-6 мянган зэрэг цуглуулсан байна. Энэ явдлага болохоор дахин болсон 6 дугаар арим гэж нэрлэдэг байхгүй юу? Дахин бүлгэлсэн 6 дугаар. Тийм. Дахин амьсан ч юм уу. Хэдийгээр яг хуу тэд нар хүн зэвсэг байхгүй л те. Бараг орогдол босвол тэгээд нөгөө болцсон. Тэнмэл болцсон. Карибын ч юм уу, Винто эсвэл нэг автоматгаа гаргуутайгаа ч юм уу. Тийм. Цэргүүдийн яг хуу давуу тал нэг юм бол яг хуу хүнд нөхцөлд ингээд байлдаад хатуужсан. Мөн дээрээс нь тийм би буутагаад байхад ер нь бол
тийм амар өгөхгүй шүү гэдэг хэрэг маш сайн ойлгосон зэргүүдээс болохоор нэлээд байлдах чадвар маш өндөр залуучууд байсан байгаа тэр зэргүүд. Тийм болохоор энэ зэргүүдийг ашиглаж Холлид Предрик Беконор Роксовски эсрэг байлцсан. Гэхдээ Роксовски энд баг юутай байхгүй 200 мянган зэрэгтэй байсан. Гэхдээ яг нэг жигүүрийн тухай байлцсан. Роксовскийн баг энэ 6,000-аас орчим Германы зэргийг дуусгахын тулд баг 70 мянган зэрэг алдсан гэдэг. Эдгээр нь болохоор ингээл за баг хоншгил зүгтааж байгаа байхгүй. Тэгээд нэг бол бүр зөвлөлтийн нутгийн хүнд буцаж баруун тишээ зүүн тишээ гэл нөгөө яг амьд үлдэхийн инстинкт нэлээ хөгжсөн юм байлгах чадвар маш өндөртэй байсан бол тийм болохоор маш их төвөг болсон л доо. Энэ нөхдүүдийг устгал дуусгахын тулд Роксовски бас өөрийнх нь нэлээ хар үеийн өнгөрсөн гэх юм да. Жанчныг яриад одоо юу гэж хэлэх вэ? Бүтлгүүдсэн юм уу? Устгахын хувьд устгасан гэхдээ маш их үнээр хэтэрхий үнээр цаг алдсан. Тэгээд Сталинградын тулдаан дууссаны дараа 1943 оны 7 сарын их гэхэд 6 сар шүү. 6 сар гэхэд Роксовскийн Донны фронт нэртэй байсан энэ фронт Курскийн тулдааны хойцоход очиж нөгөөх Иржээгийн тулдаанд оролцсон. Модели Стори арми яг өөдсөнд байрлаж энэ Курскийн тулдаанд оролцсон байдаг. Хүмүүрийн зөвлөх харилцсан мэдэлгүй. Зарим нь зөвхөн өөрийгөө ялахыг хүсдэг бол. Зарим нь өрсөлдөгчөө ялахыг. Нэгдмэл байхыг. Мөрөөдөлдөө хүрэхийг. Өөрийгөө бусдад батлан харуулахыг зорж байдаг. Харин таны зорилго юу вэ? Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. За тэгвэл хоёул одоо дүгнэлтээ хэлээд ерөнхийдөө өндөрлөе гэж бодож байна. Тэгэхээр Кавказын тулдаан бол одоо хойших тулдаануудын маш сайн юм суур болж гисэн. Нэгдүгээр Кавказын одоо энэ газрын зураг гарч тийм удаа энэ хэсэг ерөөсөө баг тэр чигтээ таслагдаад байх болсон болохоор аль талд нь эндээс юу гэмдэ маш хүч хоёр тал руугаа гарсан. Тэгэхээр аль талынх нь нягтрал нэмэгдэн тийм гэсэн үг. Аль илүү олон зэрэг ашиглана л гэсэн үг. Мөн тулдааны илүү олон зэрэг ашиглана, илүү бага нутагт үзэлсэн гэсэн үг. Ер нь тийм төвлөнд орсон. Нэгж нутагт оногдох зэргийн цоо танк зэргийн нягтрал нэмэгдэнэ л гэсэн үг. Үүний дараа бол ер нь тэгээд Кубаны ажиллагаанаас бол ер нь Курскийн тулдааны эхлэл хүртэл тэр Кубаны нэлээд үргэлжилсэн тэгээд. Энэ ер нь Курскийн тулдааны эхлэл мөн Германы харин ер нь зөвлөлтийн ажиллагаанд ер нь бүрэн фейлдсэн нотлох юм да. Бүрэн бүтлгөөцсөн юм. Тий 1943 оны 7 сард болохоор Германы нөгөө Курскийн тулдаа гэсэн байгаа. Тэгэхэд бол яг Германы тал бол маш олон санал байсан юм билээ те. Одоо бид нар тавшаад хэрэггүй ингээд болохоо байлаа гэхэд тэр одоо ингээд удирдагчдын хажууд нөгөө бүлэг хүмүүс байлаа гэж бодож штэ. Өөрийнх нь нөгөө одоо монголоор ярих юм бол миний саналыг зүтгүүлээд чинийгийг болио гэдэг шиг яг тийм юунаас олж Курскийн тулдааныг давшилтаар явуулсан байдаг байхгүй. Тэрнээс хамгаалах тактик баримталж байсан юм байлээ л дээ. Энэ бол ерөөсөл Курскийн тулдааны эхлэл тавиал энэ 43 оны намар хэд юм хувь зээ шийдэгдсэн шүү дээ. За тэгээд өнөөдрийн одоо дугаар бас нэлээ урт удаан болох шиг боллоо. Тэгээд манай үзэгчд бас салхаагүй гэж найдаж байна. Тэгээд үнэхээр одоо багийн маань одоо шал өөр мэрэгжлийн хүн, IT-ийн чиглэлийн хүн. Гэтэ түүхэд маш их юм хоббитой сонирхолтой. Манай бүгд мэдж байгаа. Тэгээд энэ хүнтэй ингээ юм түүхийн талаар ярих бол үнэхээр урамтай сайхан байлаа. Тэгээд бүгдэнд нь бас баярлалаа. Багийн маань бас сая мэдлэгээ дэвшүүлээд өндөрлөөч гэж хүсэж байна. За өнөөдрийн дугаарыг сонирхолтой та бүхэнд баярлалаа. За баярлалаа бүгдээрээ. Дараа уулзъя.